Сар шинийн баяр төгсөн энэ үед зах зээлд хуурамч архи виски гарах нь орширдог талаар хууль эрүүл мэндийн байгууллагынхаа анхааруулдаг. Хуурамч гэх тодтогол нь эдгээр бүтээгдэхүүнд хүний амь насанд аюултай хоруу чонор өндөр бодис агуулгадах эрсдэлтийг илэрхийлж байгаа явдал юм а. За хуурамч архи вискиг уусан даруйда ялган таних бараг боломжгүй. За спиртийн хурц үнэр уусны дараа ам удаан хугацаанд түлэх мэт хорсох шинж илэрвэл сэжиглэх хэрэгтэй. Мөн ууснаас хойш 6-аас 24 цагийн дараа толгой хүчтэй өвдөх, нүд дарагдах, дотор муухарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөж байна. За зарим тохиолдолд 1-2 хоногийн дараа биеийн байдал гинт муудаж бие эрхтний үйл ажиллагаа доголддог байна. Хуурамч архинд метанол болон хорт хойлц агуулгадах эрсдэл өндөр байдаг бол хуурамч вискинд өнгө, амт, үнэр оруулагч химийн бодис нэмсэн байх нь түгээмлээ. За эдгээр бодис нь биед орсны дараа хэдхэн цагийн дотор хордлого үүсгэж хүндэрвэл хараа алдах, таталт өгөх, амьсгал давчдах, улмаар амь насанд хүргэх аюултай. Иймд зах зээлийн үнээс хят хямд хаяг шошгоны алдаатай, битүүмжил нь алдагдсан, тундас үүссэн архи вискинээс татгалзаж баярын өдрүүдэд аль болох баталгаатай үйлдвэрийн зөвшөөрөлтэй газраас нь худалдан авалт хийхийг хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. За ямар ч тохиолдолд архи согтруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ч мөн зөвлөж байна.